Танаа л хэлэхгүй гэсэн шүү. Юм яваад байна. Эргүүлээд яваад. Ийшээ явж байгаа хаахаар ийшээ ус явна. Ингээд төв хаалгаа хаач. За ингээ өнөөдөр суур найзтайгаа нийлээд энэ юун дээр 500 м газар тарьсан Нарс модон дээр гойжур услааны систем тавих гэж байна. За тэгээ суур маань өмнө манай одоо урастай айл подкастын бас дугаарт орж жимсний модны талаар, технологийн талаар танилцуулж байсан. Тэгээд за өнөөдөр хоёулаа юу хийх гэж байгаа вэ? Тэрнийг сонсогчдоо бас танилцуулаа. Тэгээд энэ услааны систем маань давуу тал бас юу байдгүй. Ер нь энийг тавьснаар ямар ач холбогдол болох вэ гэдэг талаар. За одоо ингээд тарьсан модон дээр бол одоо услага хийх бол хамгийн бас бэрхшээлтэй ажлуудын нэг байдаг. За энэ ажлыг бол хөнгөвчлөх зорилгоор бол одоо мод болгон дээр ингээд туслаар гоожж байгаа гойжурын услагын системийг бол хашаага тойруулаад тавих гэж байна. Нийтдээ нэг 500 м орчим газрыг голоор нь нэг ингэж төв хоолоо явуулаад хоёр тийш нь салаалуулах маягтай. Тэгээд модныхаа тогоо болгон дээр одоо ус нь гоожж явах зорилгоор ингээд тавьж байгаа. Тэгээд нөөцийн сав болон услагын помп байрлуулсан байгаа. За эндээсээ бол ингээд даастаар шахахаар одоо модоо санд тогоо болгон дээр одоо ус нь гоож явж байна гэсэн. За энэ арга бол одоо усан дэх хэмнэлттэй ажлыг хөнгөвчлсөн юм давуу талтай юм арга байна. За тэгээд сая суур маань хэллээ. Тэгээд усан тэмнэлттэй ажил хөнгөвчлсөн. За ажлыг яагаад яг хөнгөвчлж байгаа гэхээр бид нар бол яг нөгөө энэ 100 хэдэн модон дээр услага хийгээ явна гэхээр маш их цаг зарцуулна. Тэгээд дээрээс нь хүн хүчийг зарцуулдаг. Тэгээд дээрээс нь тэр нөгөө услагааны систем маань тогооныхоо энтэд ингээ гоожуулахаар бас яг ингээд аюу их одоо цаг зав хүн хүч хөс хүч тэгээ цаг хугацаа их шаардна. Тэгээ дээрээс нь нэг удаа одоо энэ олон модыг нэг зэрэг усалж чадахгүй учраас ингээд автоматжуулаад услалтын систем ингээд тавьж байгаа. Тэр маань бол яг өгөхөр одоо нэг коноп дараал бүх тогоон дээр зэрэг услага явна гэсэн үг ээ. Тэгээд хамгийн гол нь одоо технологи алдахгүй тийм ээ, харьцлагааны технологи алдахгүй. Тухайн одоо мод маань яг ус шаарддаг үеүдд нь хүссэн хугацаанд бол харж байгаад услах боломжтой гэж үзэж байгаа. За энэ услааны системийг хоолой. Сэлээ орооцолдуулаад авторсан маань энэ тас харах гэж байна. Дэлгүүрээс ингээд наашаа нөгөө ачиж явуулахдаа жоохон хооронд орооцолтуулаад ачицсан. Тэгээд нөгөө орооцолтойгоо гаргах гэж энэ тест гоё юм болж байна бидэд. Энэ яг юунаас эрэхтэй цаанаас эрэхтэй нөгөө юуг буруу хуйлаад аваад ирчих. Тэгээд орооцолтоод тийм нуглаан төвсч. Энийг ингээ янзалчдээ. Гэлээ энэ орч. Энэ харж байгаа одоо энд ингээд бүр ингээ орооцолтцсон. Тэгээ одоо нэг иймэрхүү байдлаас болж бас айгүй их ажил удаашрдаг юм одоо дутагдaltaй талуудаас гараад ирдэг. Анханасаа нөгөө зэгцтэй ачаагүй учраас тэгээ бид нар яг нөгөө сая энд бас ажилтаа байсан учраас нөгөө дэлгүүрлөө шууд ачаад наашаа явуулчих гэж хэлсэн чинь нөгөө ашиж байгаа хүмүүс маань жоохон хариуцлахгүй юм ичжээ. За одоо өнөөдөр энэ хашааг тойруулалт тарьсан Нарс модон дээр гойжур услааны систем тавих гэж байна. Тэгээд гойжур услааны системийг тэнд одоо байрлуулсан юу байгаа? Усны нөөцийн сав байгаа. Энэ нөөцийн савн дээрээс нааша мотор, цахилгаан мотор тавиад за тэгээ эндээсээ одоо үндсэн хоолоо гол хоолоогоо ингэж яваад яг дундаасаа нийтдээ бол яг 500 м орчим газар нарс тарьсан байгаа. Тэгээд 500 м нарсан дээрээ битэд юу яах гэж байна? Усалтын систем тавих гэж байна. Тэгээд усалтын систем маань бол яг нөгөө өөрийнхөө нөгөө модон дээр тохирсон. Одоо 125 шиг модон дээр яг тохирсон. Тэгээ мод болгоныхоо тогоон дээр гойжурын системтэй тэрүүгээрээ яг модныхоо тогоондоо яг тохирсон тийм услаануудыг хийгээ явна. Тэгээд гойжур услааны системийн давуу тал нь юу гэхээр үндсэндээ бол яг илүү одоо яг тэр модон дээрээ яг тэр услагаа өгдөг. Тэгээ усны хэмнэлттэй хүний ажиллагаа байх шаардсан. Тэр юм л арга. Тэгээд бас услагааныхаа танк руу шингэн бортоогоо энэ хамт хийгээд явуулчих бас болно. Тэр талаар бас их давуу талтай.
ийм систем л байна л та. Одоо ер нь сүүлийн үед их хэмжээний мод тарьж байгаа газар бол дандаа юм туслын услага, ойжрын услагааны системийг тавьж байгаа. Нэг доор ингээд олон модыг зэрэг услах боломжтой. Тэгээд услагааныхаа явн гэсэн дээр бас нөгөө төвшин мэдрэгч тавьчих юм бол бас ус нь ингээд автоматар дүүрдэг. Тэндээсээ болохоор юуных нь ноцоос услагааных нь ноцоос нь дээр бас таймер тавьчих юм бол тэгээд өөрөө ус ингээд автоматар ноцоос нь ажиллаад ингээд услаад авах боломжтой. Цаг хугацааг ингээд авчиж юм бол. Тэгээд яг оновчтой яг ургамал дээрээ таарч шиг хүсэлтэй учраас нэлийн давуу талтай. Ер нь бол одоо тэгээд энэ дэлгүүрүүдээр бүх төрлийн одоо энэ системний шаланг холбох хэрэгсэл услагааны энэ савн усны онгоцнууд энэ бүгд байгаа учраас ер нь тавихад бол асуудал болсон одоо бол бүгд биелэн Монголд байгаа. Одоо ингээд модул дээр бид нэр услтын системүүдийг тавиад эхэллээ. Тэгээд тавьж эхлээд туслаад эхлэхээр та бүхэндээ бас харуулъя гэж бодоод байна. Тэгээ ер нь бол энэ нэг мөсөн нэг дор бүгдийг ингээд шийдчих юм бол дараа нь энэ модныхоо ургалт эргээгээд энэ чинь нөгөө мөнгө төрөг зараад ингээд юу яаж байгаа маш хөрөнгө оруулалт орж байгаа учраас найдвартай юм хийх ёстой гэж үзээд бид нэр услагааны систем тэгээд усны танк тэгээд захилгаанаа нараар шийдсэн ийм байдлаар ингээд зохион байгуулж байгаа. Тэгээд энэ бас байгалийн дулааныг ашиглаад ингээд хийж байгаараа бас даваа талтай байна. Одоо яг ингээд модоо дагуулад хоолоогоо тавиад тэгээд эднэр дээр одоо нөгөө гойжуурын системүүдийг зааж байна. За одоо эндээс ингээд шулуу явж ирээд ингээд ийшээ өнцөг үүсэж байгаа учраас энэ дээр нь тайраад булангийн ийм холбогчийг хийж өгнө. Тэгээд одоо ийшээ ингээд шулуу явуулаад. Тэгэхгүй энэ дээр наач ингээд нуглаа яачих юм бол ус нь явахгүй энэ дээр бас бөглөрөх магадaltaй учраас энэ дээр нь тайраад булан гарганаа. Ямар ч үсэн нөгөө төрөүний сайхан орооцолцсон шаланка бол сайхан тэгшиллээ. Тэгээд тэгшлээд тэр усныхаа танкнаас наашаа доороо мотороос холбоод наашаа энэ хүртэл үндсэн гол шугамаа ингээд татчих байгаа. Тэгээ гол шугамаа бас дунд нь холбоод тэнд ийм гурвлагчаар хоёр тийш нь салгах юм. Тэгээ 500 м газраа 250-250-аар нь яг хувааж усл нь яагаад тэгэхээр бидний бас хоримтлуус ус хүрэлцэхгүй байх магадaltaй учраас гурвлагчаар холбоод 250-250-аар нь услах юм зорилготой. Ингээ 3 салаалуулагчтай. Тэгээ энэ салаалуулагч маань хоёр тийш яг ингээд нөгөө хаалттай учраас хаагаа явчихна. 250 услаад болонгууд нөгөө талыг хаагаад нөгөө услаагүй талаа бол онгойлгочихно гэж үзэж байгаа. Тэгээд одоо бид нэр яг ингээд нэг угсраад авах юм бол хүний хөдөлмөр маш сайхан өнгөвчлөө. Зөндөө бол яг хоо энэ ч одоо нэг өдөр 120 модыг машин дээрээ бас нэг усны танк байрлуулж байгаад нэг хоёр хүн ингээ услаад явна гэхээр айгүй их цаг хугацаа зарцуулна. Дээрээс нөгөө ус маань жоохоо идгээ мод услаад дуусдаг. Тэгэл дахиад худаг руугаа явбал татна барьна гэл ингээд айгүй их ажиллагаатай байдаг. Тэгэхээр ер нь бол мод тариад явбал ингээ усалтын систем ингээ байрлуулчихвал их зүгээр. Тийм ээ зүрэ. Тийм одоо ингээд усалтын систем энийг угсраад авчих юм бол одоо байнгын л одоо эндээ байж байна. Өвөл болохоор ус хөлтгөөс өмнө системнүүдээ холбогчоор нь салгаад уснуудын шавхаа тэгээд хураагаад авчиж болно. Усын сая юулээд орчих юм бол бас газар дээр өвлжүүлж ус болно. Яг энэ хаалтуудын аваад алт хийчихвэл арай эдлэгэнд сайн байдаг. Тэгэхгүй бол энэ бас өвлжингээ байгаа гэвэл хаалтнуудад бас жоохон гэмтэл учрах тийм хагарах үлдэх юм гараад идэв. За төв болоогоор одоо ингээ ус ороод ирнэ. Тэгэн гут нь ийшээ явж байгаа хаахаар ийшээ ус явна. Ингээ төв хаалгаа хаачна. Ийшээ хаахаар нөгөө тийш явна гэсэн. Хоёр л уулзурт. За ингээ бүх моднуудаа ингээд үстэй модон дээр авчираад шивж өгөндөө. Үндсэн шаланкнуудаа байрлуулад дууссан. Одоо болохоор яах гэж байгаа гэхээр тухайн модон дээр энэ гойжуурын жижиг товчнуудыг байрлуулнаа. Тэгээд энэ маань өөрөө энэ шаланкан дээр ингээ байрлана. За одоо та хэдтэй яг цоолоод ингээд тойрно үзвэл. Одоо ингээд цоолоод за ингээд орчиж.
Тэгээ энэ маань бол яг энэ модныхоо их ойролцоо байх хэвээр. За тэгээд туслага тавигдангууд яг тухайн тогоондоо яг таарч ингээд доошгоо гоожно гэсэн үг энэ ус маань. За бидэд нөгөө гоожир услааны систем модныхоо услааны системийг ямар ч байсан бүгдийг суйрлуулад сая хошуунуудаа бас цоолж хийгээд ингээд дууслаа. За тэгээд үндсэндээ бол энэ талтаа бол худаг байгаа. Тэгээд энэ худгаасаа ийшээ эхлээд усныхаа танк руу усаа өрөмтлүүлээд за тэгээ эндээ болохоор юм цахилгаан ус шахдаг юм помп байрлуулсан байгаа. За тэгээ эндээсээ ийшгүй систем рүү болоо шахаа явнаа. За тэгээ хэдүүлээ залгах уу. Залгаад үзье те. За одоо ингэ суйрлуулсан. За ингээд помп маань сайхан шахаж байна. Одоо тэгээд энэ системээрээ ийшээ яваад тэгээд энэ талтынхаа 250 м гоожуурынхаа услааны системүүдийг ингээ ажиллуулж байгаа. 2 хуваагаад явна гэсэн тооцоотой. За ингээ ажил дуслаа та. За суурь сэтгэлээ л. Одоо Шалгах уу. За тэгээ төгсгөлөө очиж үзчихтэй. Яаж гоожч юм гэвэл очиж чагаад. за энэ одоо ингээ хаалттай байна. Энийг одоо жоохон эргүүлээд ингээд нээч. Тэгээ иймэрхүү хэмжээтэй бүх системнүүдийг жигдхэн гоожуулахын тулд хэтэрхий их нээж болохгүй. Нөгөө нээвэл бүр ингэж гоож байна. Тэгэхээр ингээд яг багахан тааруулаад иймэрхүү гоожуулаад төгсгөл дээр хэр ирж гэнэ гэдгийг үзэн тэгэл тохируулчихна. Ингээд яах юм бол ихээр гоожно. Ийшээ эргүүлвэл багаар гоожно. Тэгээ бид нар яг тухайн модондоо тааруулаад нэг модонд нэг 50 литр ус орохоор тооцож ирнэ гоожуулна гэж үзэж байгаа. Тэгээд нийт модондоо хуваагаад энийгээ бол нөгөө хэмжүүртэй савар хэмжээд үзчихтэй. Тэгж үзэж байгаа. Тэгээд энэ хэр зэрэг гоочхоор тэгээ тааруулаа авчдаг. Одоо энэ бол бүр арай их хэмжээтэй гоожод байгаа юм байна. Энийг жоохон багасгаж өгнө. За шалгачаад ирв. За төгсгөлөө харсан. Ерөнхийдөө бүх юм окей юу? Окей. Одоо төгсгөл дээр маш сайн ирж байна таралтал. Амжилттай бол. Амжилттай болоо. Бүх одоо тогоонд Бүх тогоон дээр ус сайхан жигт гоож чинь тийм ээ. Одоо нэг цаг 30 минут тавихад л бараг 50 литр ус гоочгоор байна. Тооцоолоор тий. За. Цагийн дотор л бараг өслөх юм. Бүгдийг ахиухан нээчих юм бол. За тэгээд хаа байсан одоо өмнө одоо Дорногов аймгаас найз маань ирж бас энэ услалтын системийг тавилцахад бас нэлээд гардаж ер нь бол толгойлж бас ингэж одоо ажиллаа. Тэгээд тэр хол газраас үргэлжлсэн шинэ услалтын системийг одоо тавиад амжилттай дуусгасан найздаа бас баярлалаа гэж хэлээ да. За баярлаа. Ажилтаас амжилт хүсье. За тэгээ өнөөдөр салхитай бас хүүхдүүд өдөр байлаа. Тэгээд бүгдээрээ сайхан хамтраад ажил маань амжилттай дуусна маш баяртай байна. Ширхэг үрнээс ширээний хүнс. Ургацтай айл подкаст